UBS Station хөглөг эхлүүлж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээ кофе уу цай нэвтрүүлгээр үзэгч та бүхэндээ хэрэгтэй мэдээлэл болон сонирхолтой ярилцлагуудыг хүргэдэг байгаа. Ингээд өнөөдөр студид хүрэлцэн ирсэн зочноо та бүхэндээ танилцуулъя. За, Бүргэд Construction-ы төслийн удирдагч Батбаатар хүрэлцэн ирсэн байна. Танд өглөөний мэнд хүргэе. За, өглөөний мэнд хүргэе. За, тэгэхээр бас та бүхэндээ өнөөдрийн урьдчилан зочны маань талаар бас ярихад их таатай байна л да. Яагаад тэгэхээр бидний яг одоо хотын төлөвлөлттэй за бас орон сууц гэр хороол гэх маш олон зүйлүүд байгаа. Энэ дээр бас маш их хувь нэмрээ оруулсан юм хүн байгаамаа. Тэгээд өөрөө хувийн зүгээс энэ тал дээр ингээд маш ихээр хөдөлмөрлж ажиллаж байгаа танд их маш их баярлалаа. Тэгээд юуны төрөнд бас компани танилцуулж өгөхгүй юу? За. Бүргэд Construction гэдэг компани маань 2018 оны сүүлээр нийслэлийн засгийн тамирын газартай хамтраад Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо, хуучин 12 дугаар хороо байсан. Чулуун овооны асгчсан талбайд 22.2 га талбай дээр гэр хорооллын тагин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлээд явж байна. Тийм. Манай компанийн хувьд бол хуучин барилгын материалын худалдаа эрхэлдэг байсан. За тэгээ 2011 он хавцаанаас барилгын үйлдвэрлэл рүү, барилгын барилга өгсөлт рүү ороод тэгээд 2018 оны сүүлээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхэд нийслэлтэй хамтраад ингээд ажиллаад явж байна да. Нөгөө өстөл нөгөө нийгмийн хариуцлагын хүрээнд гэдэг шиг тий барилгын материал яг ингээд худалдаалдаг байж байгаа ингээд бүрсүүлдэ яг одоо дахин төлөвлөлтөн дээр ингээд ажиллаж гин гэдэг бол маш их хөдөлмөр зарцуулагдсан болов уу гэж бодож байна л да. Яагаад тэгэхээр бас гэр хорооллын одоо энэ дахин төлөвлөлт бол эрчимтэйгээр ер нь бол сүүлийн үед хийгдээ явж байгаа тий улсаас ч гэсэндээ энэ төслүүдийг хэрэгжүүлэхэд мэдээж төр хувийн хвшлүүд бас хамтарч авах нь бас их зүйтэй болов гэж бодож байна л да. Тэгээд энэ дээр бас их компани маань их даачаа ажилласан болов гэж бодож байна л да. Тийм, манай хэрэгжүүлж байгаа төслийн талбайд нийтдээ 350 нэгж талбар байдаг л да. Тэгээд тэрнээс одоо өнөөдрийн байдлаар бид 270 айлтай 3 талт гэрээ байгуулад. Тэгээд өнөөдрийн байдлаар бол 2018 оны сүүлээс эхэлсэн гэхэд 170-80 айл орон сууцндаа орчиход. Тэгээд одоо энэ жил бол бас энэ жилийн сүүлээр бас 100 айлыг орон сууцаар хангах тийм боломжтойгоор манай компани ажиллаж байна. Тийм. Төслийн одоо удирдагчаар ажиллаж байгаагийн хувьд таны хувьд бас мэдээж хэрэг энэ бол маш том төсөл биш үү тий. Иргэдтэй хамтарч ажиллана, төртөө хамтарч ажиллана гэдэг байгаа шүү дээ тий. Тий яг ганц хүний ажил биш л дээ. Тэгээд юуны өмнө манай энэ гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд компани маань удирдлага, компани маань хамт олон бас үр бүтээлтэй ажиллаж байгаа нь гол нь нөлөөлж байгаа. Тэгээ яг миний хувьд бол төслийн удирдагчаар энэ компанид ажиллаад 14 жил гаруй болж байна. Тий. Тэгэхээр компанитайгаа хамтраад компанийнхаа удирдлагын үүрэг даалгавраар л энэ ажил гүйцэтгэж яваа шүү дээ. Тэгэхээр ямар ч хэлсэн дэм-дэм дэсэрчэнтэй гэж компани маань удирдлага, компани маань хамт олон дайчин сайхан гар нийлсэн ажиллаж байгаа тулдаа бид нар энэ төслийг ерөнхийдөө сайн удирдаа зохион байгуулад ажиллаж гин гэж ойлгож байна. Тийм манай гэр хорооллын дахин төлөвлөлт төсөлд хамрагдаж байгаа 350 орчим айлуудаас 170-80-аад нь орон сууцнд орсон гэж би түрүүн хэлсэн. Тий тэгэхээр ерөнхийдөө бол манай компанийн хувьд бол дахин төлөвлөлт төслийг хэрэгжүүлэхдээ хуучин дахин төлөвлөлтөнд хэрэгжүүлсэн аж ахуйн үжидээс арай өөр маягаар оролцож байгаа. Тий хоцорон газар дахин хөгжлийн тухай хуулийн дээр ч гэсэн байгаа. Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаж байгаа аж ахуйн нэгж болон айл өрхөүүдийг одоо дахин төлөвлөлт тий юугаар шинэ орон сууцаар хангахтаа төр орон сууцны асуудал гэдэг нэг юм төр байрлуулсан асуудал гэдэг юм. Тэгээ энийг бид бас алгасаад эхлээд орон сууцаа барьчихад газар чөлөөлөлтөд барьсан орон сууцанд айлуудаа оруулах маягаар явж байгаа маань тэгээ тухайн газар арсан сууж байгаа газар өмчлөгч нарт илүү төхөмтэй болоод тэгээ бас сэтгэлд нийцэж байгаа болов уу гэж бодож байгаа шүү дээ тий. Яг тий энийг би бас яг асуумаар санагдчихсан. Яагаад тэгэхээр мэдээж хэрэг нөгөө хүмүүс маань ингээл байшин барилга баригдаад хэдийн хугацаа болно тий. Тэнд баригдсны дараа чөлөөлөхөд гээл тий тэр яг төр байх хугацаа гэдэг байгаа. Тэр чинь ерөнхийдөө за яг ингээд төрж гисэндээ тэрэн дээр мэдээж хэрэг төлбөр тооцоо ингээд хийн гэсэн үг үстэй тий. Тэгээд дараа нь одоо байшин баригдлаа гэхэд оруулнаа гэхээр бас цаг хугацааны асуудал байна, санхүү мөнгөний асуудал байна тий. Энийг
яг одоо ингээд алгасаад гэдэг нь айгүй гой сонсогдож байна л да тий. Яагаад тэгэхээр нөө иргэд маань бас айгүй яагаад юм тэгэхээр мэдээж хэрэг тэрийг чөлөөлөх нь чухал ч гэсэндээ тэр хүмүүс бас амьдрах орчин бас чухал байгаа даа шүү дээ. Тэгэхээр бас шууд ингээд байшинт нь оруулж ийна гэдэг бол айгүй давуу тал байл л да. Компани талаас ч тэр тий. Тий. Яг хөө компани удирдлагын зүгээс шийдсэн асуудал. Тэгээд энэ бол нөгөө өмнө дахин төлөвлөлтөнд төсөл хэрэгжүүлжсэн аж ахуйн нэгжүүд дээр гарч исэн дутагдaltaй талуудаа бид нар аль болохоор нөхөх үүднээс тий. Өмнө гарч исэн дутагдaltaй талууд нь бол нөгөө иргэдийг орон сууцнд орохоос өмнө дунд нь нэг юм төр байлгах байрны асуудал. Тэгээд тэрний түрээсийн зардлыг төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж төлдөг тийм ээ. Тэгэхээр энэ бол бас аль талдаа хүндрэлтэй байсан. Тэгэхээр бидний хувьд бол ямар ч байсан эхлээд шинэ орон сууцаа барьцгаад тэгээ барьсан орон сууцндаа оруулаад тэгээ газрын чөлөөлөд явж байгаагаараа онцлог байгаа. Тэгэхээр бас нэг ийм асуудал байдаг. Гэр хорооллыг одоо ингээд дахин төлөлтөд оруулах гэхээр нөгөө иргэд маань бас тодорхой хэмжээний тий одоо тэр чинь үнэлэгдэн штэ газар тэдээ дээж гэдэг юм уу. Тэрэн дээр бас ямар хуу зохицуулалт байдаг вэ? Ер нь нийслэлийн зүгээс гэр хорооллын дахин төлөлтөнд төсөл хэрэгжүүлж байгаа газруудыг ер нь 3 ангилсан байдаг. Тэгээ уулархай газар, өндөрлөг газар байгаа айлуудын метр квадрат нь 1 метр квадрат газар нь 140-170 мянган төгрөг. За төв замтай ойрхон, авц замтай ойрхон тэгш. Тэгээд дэд үтцтэй холбоход араа ойрхон тиймэрхүү газруудынх бол нэг 370-аас 380 мянган төгрөгийн хооронд. За тэрний дундх нь бол нэг 240-аас 270 мянган хооронд гэдэг метр квадрат газрыг ингэж үнэлсэн иймэрхүү харьцаагаар явагдаж байгаа. Тий. Тий бас яг стандартын тогтооцсон л байгаа юм биш үү? Тий бид нар болохоор яг иргэд энийг бас нөгөө мэдээлэл ингээд сайн түгжих хэрэгтэй болов уу гэж бодож байна л да. Яагаад тэгэхээр нөгөө мэдхгүй тий яагаад инглээ эсвэл одоо юу гэдэг нөгөө юм зөрчилдөөн гардаг л да тий нөгөө чөлөөлөгчсэн газар дээр маань байгаа зарим нэг айлууд ингээд үгүй гэдэг ч юм уу тий нэг юм хоорондын тохиролцоо хүрэхгүй болохоор болохгүй нэг юм нэг юу гэдэг нэг бэрхшээлүүд тохиолдоод идэв шүү дээ. Тий. Яг үгүй тэгэхээр иргэн хүн болгол газар өмчилж байгаа газар өмчлөгч болгол газараа одоо үн цэнтэй байлгах гэсэн тий миний газар л үн цэнтэй л гэж ойлгож байгаа шүү дээ. Тий тэгэл ерөнхийдөө тэгээд аль талынхаа балансыг л одоо барайл бид манай компанийн хувьд бол одоо мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн хүрээнд л энэ ажлыг зохион байгуулж явуулж байгаа шүү дээ. Тэгэхээр иргэд маань бас энэ манай дахин төлөвлөлтийн төслийг ихэнх нь бол дэмжиж сайшаалтаа хүлээн авч байгаа. Тэгээд дэмжиж ажиллаж байгаа. Ерөнхийдөө бол гэр хорооллод амьдарч байгаа айлууд ялангуяа дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх шаардлагатай иймэрхүү газруудад оршин сууж байгаа айлууд бол мэдээж тав тухтай сайхан байхыг л бодож байгаа. Тэгэл тэр тухайн газар амьдарч байгаа айл өөрөө хувийн одоо Батбаатар гэгт ч одоо өөрөө сайхан амьдарч гिचнээ гоё одоо 0.7 газараа гоё аваад явж байгаа ч гэсэн орчин. Тий одоо хажуудлынхын айл ч юм уу хөршин одоо ил бизнес газартай ч байдаг юм уу. Тиймэрхүү нөхцөлтэй тэр орчин маань муухай болол бас тэгээд тэр нийтээрээ тэр орчин чинь бүрдэж өгөхгүй шүү дээ. Тэгэхээр бол дахин төлөвлөлтөнд төсөл хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжтэн тэр төсөл хэрэгжүүлэгч талбай дээр байгаа газар өмчлөгч айлууд маань тэр ерөнхийдөө мэдээлэл сайтай байгаа гэж бид ойлгож байгаа шүү дээ. Яг зөв. Тэр нь мэдээж хэрэг цаатлынхаа сайн үр дагавар нь бол нэг агаарын бохирдол тийм энэ хөрсний бохирдол энэ зүйлүүдийг л одоо байхгүй болгохын төлөө л одоо ажиллаад байгаа хүмүүс байгаа шүү дээ тий. Би нэг таныг нэг жоохон судлахч байх бай нэг ганц хоёр мэдээлэл хайсан. Тэгээ та бас нэг нэвтрүүлэгт оролцоол тэгээ өөрийнхөө нэг хувь хүний зүгээс ингээд агаарын бохирдол гээл тий энэ хөрсний бохирдлын талаар айгүйх явж исэн юм билээ л тий нэвтрүүлэгт ч оролцоол тэрийг одоо яг ингээд өөрийнхөө одоо яг хувь хүний зүгээс яг ганцаараа хийгээд явж исэн юм л дээ. Энэ талаараа нэг ярилцахгүй юу? Тий. Яг би бүгд нарийн Солонгос улсад 3 жил ажилласан. Тэгээд ирчгээд нийслэх одоо энэ хөрсний бохирдол, агаарын бохирдлыг бол хүн болгол ярьж байгаа шүү дээ. Тэгээд тухайн үед ч бас 2000 оны ихээс нэлээд хүчтэй яриад ихсэн. Тэгээд хөрсний бохирдлыг бас бууруулах талаар юм хийх гэж их ганцаараа их оролдож байсан. Тэгээд энэ Улаанбаатар үндэсний телевизээс зохион байгуулсан өөрөөр нэг нэвтрүүлэг Алтай их сайтыг ерөнхий сайд байх үед яг шинэ бүтээлийн нэг тийм телевизийн нэвтрүүлэг уралдаан маягийн болоод тэрэнд бас зөөрийн 0 гэдэг югаар санаачтад оролцож ирсэн. Тэгэхээр агаарын бохирдол бол мэдээж салхи югаар дамжаад удирлаад дагаад бас алга болчих болно тухайн үед тийм ээ. Хөрсний бохирдол бол их л тийм юутай арилгахад хүнд
Тийм шүү. Тэгээд яг хувь хүн одоо Улаанбаатар хотын иргэн хүний хувьд тэрэн дээр их санаа зовж байсан. Тэгээд тэрийг одоо алга хөрснөө бохирдлыг бууруулахад бас өөрийнхөө хэмжээгээр хувь хүнийхээ хувьд бас нэг оролцоотой бай гэж бодсон хүн дээр янз янзын бодож төлөвлөж явж байсан. Тэгээд ганц хүний хувьд бол ганц хүн айл болтгоо, ганц мод гал болтгоо гэдэг шиг тий. Янз янзын маягаар явж байсан нэг бүтэлтэй юм болоогүй. Гэхдээ яг оролдож санаачилж явж байсан маань бас одоо бодоход бас туршлага арай туршлагатай туршлага суусал гэж үзэж байгаа шүү дээ. Тий. Тэг яг тэрийг бас ингээд өөрөө хийгээд явна гэдэг бол мэдээж хэрэг хүчин мөсдөх үе байна л да. Тэг яагаад тэгэхээр ганцаараа хийнэ гэдэг чинь яг энэ бол ер нь бол ганцхан таны асуудал бол биш байхгүй юу тийм ч бид бүгдийн нийслэлийн Улаанбаатарын иргэн бидний одоо асуудал байгаа шүү дээ. Тэгээ энэ дээр угаасаа яг хувь хүн бол бүхэл хүн иймэрхүү юм бодоод явж идэг баг. Гэхдээ энийг нөгөө хэрэгжүүлээд хийх гэхээр бас болж өгдөггүй тийм ингээл санаа нь бол бүгдээрээ л одоо орон сууцтай болол утааг байхгүй болгоол тий. За хөрсний бохирдол гэдгийг бол сүүлийн үед л ярьсан шүү дээ. Тий өмнө нь бол нэг ярьдгүй байсан ш. Одоо бол нөгөө яг ингээл үйл болол дулаархаар тий нөгөө нэг шар ус ингээл бууж ирээл тэн дээр ч юм бол ер нь бол нэлээд л бохирдолтой байгаад байгаа шүү дээ. Тэгээ бид нар яг хуу дотроо амьдарч байгаа болохоор сайн мэдгүй. Тэгээ ийм дээр ингээ ганцаараа зүтгэж явж исэн гэхээр маш их талархууштай тий бидний санаа зовж байгаа ажлыг нэг хүн л ганцаараа хийгээд яваад исэн байгаа байхгүй тий. Тэгэхээр чи эн чин яг хуу танд бол маш их ариун туршлага бас хуримтлагдсан болов тий эндээс бүтсэн ч юм байгаа бүтээгүүч юм байгаа шүү тий. Тэгэхээр тэрийг бас тэр нөгөө туршлагаасаа хуримтлуулсан туршлагуудаа одоо энэ нөгөө бүргэд констракшн дээр бараг бэлэгдэж гэнэ үгүй юу гэж бодож ин л та таны хувьд. Тэгээ яг бүргэд констракшн компанитай хувь заяага холбоос өмнө би бас ашиглан шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөх төс санаачлаад ганцаараа бас явж исэн үе би. Тэгээд бас л бүтлгүүл тал нь дийлхэл явж исэн. Тэгээд бүргэд констракшн гэдэг энэ нэг буянтай байгууллагатай энэ хам балантайгаа холбогдоод тэгээд энэ төслийн амжилтаа хэрэгжүүлсэн. Ерөнхийдөө ашиглан шаардлага хангахгүй орон сууц гэдэг бол гэр орлон дахин төлөвлөлтөөсөө ч бараг илүү санхүүгийн хувьд хүндрэлтэй. Нөгөө орон сууцнуудыг тий одоо бидний хэрэгжүүлсэн төслийн хувьд бол 1954 онд баригдсан нэг давхар тэгээд 27.8 айл оршин суудаг нийтийн байр шүү дээ. Тэгээд тиймэрхүү газар дээр дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлнэ. Тэр тухайн байрыг буулгаад тэгээд шинээр орон сууц барина гэдэг бол том хүндрэлтэй асуудал. Тэрийг баргийн санхүүгийн чадвартай компани хийх чадахгүй л ажил л да. Тэгээд энэ ямар ч байсан энэ ажлыг шүүрч аваад төслийг хэрэгжүүлсэн бүргэд констракшн компани маань энэ төслийг хэрэгжүүлээд 27.8 айл маань бас шинэ орон сууцнд орсонтоос хувийнхаа зүгээс их баяртай явдаг. Тэгээ энэ байгууллагатай хамт олонтойгоо хувь заяагаа холбоод 15-6 жил ажиллаж байна да. Орон сууцны тухай хууль гээл одоо ер нь бол яг энэ барилгын компаниуд бол бүхэл орон сууц барьж байгаа компаниуд хуулиндаа мэдээ захирагтаал ажлуудаа хийгээ явж байгаа шүү дээ. Тэгээ энэ дээр бас та ингээд хуулиудад бол өөрийн бас саналаа оруулаад оруулсан хуульч байна тий. Одоо оруулж байгаа хуульч байна шүү дээ тий. Тэгээ яг миний хувьд бол 2011 онд ашиглан шаардлага хангахгүй орон сууцны төслийг хэрэгжүүлэх гэж зориод явж байгаа үедээ орон сууцны тухай хууль дээр бас нэмэлт өртөд оруулахад бас ажлын хэсэгтэй хамтарч ажиллаад ашиглан шаардлага хангахгүй орон сууцыг төсөл хэрэгжүүлж байгаа тэр тухайн газар нь нийслэлийн юм уу төрийн өмч байна гэдэг залтыг бас оруулахад бас хувь нэмрээ оруулсан. Одоо бас баяртай явдаг. Тэгээд одоо бол хоцрог газар дахин хөгжүүлэх тухай хуулийнхаа хүрээнд л манай одоо энэ төсөл маань явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ юун дээр хуулийн заалтан дээр ч гэсэн бас нэмэлт өөрчлөлт оруулах санаа оноо юу байна гэдгийг нийслэл зохион байгуулад өнгөрсөн жил 2024 онд санал авсан. Тэгээ манай компани хувьд ч гэсэн бас энэ дээр бас өөрсдөө гэсэн саналаа оруулсан, саналаа өгсөн. Тэгээд ямар ч гэсэн хуулийн өөрчлөлтөн дээр энэ санал маань тусдах байх гэж найдаж байгаа шүү дээ. Тий. За бас энэ бол маш их одоо юу гэдэг таны хувьд бол яг одоо юу гэдэг хувь хүний зүгээс тэ өөрийнхөө нөгөө нийгмийн хариуцлагын хүрээнд гэдэг шиг тэ яг л одоо бүх энэ Улаанбаатарчуудынхаа төлөө ажил хийгээ явж байна л да. Тэгээ энийг биелэгдэж байгаа одоо яг ингээ бодит юмнууд одоо иргэн тойрон маш их байна л да. Тэг яг ингээ дахин төлөвлөлт болоод дээр нь одоо бас иргэд маань бас хамтарч ажиллаад тий эн чинь за нэг хэдэн жилийн дараа ч гэдэг юм уу бид нар нөгөө агаарын бохирдлоосоо салах нэг маш салахад ойрхон байгаа болов уу гэж бодож байна л да тий. Тий ямар ч гэсэн нийслэлтэйгээ хамтраад эн чинь бид нар манайх бол
газар өмчлөгч, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж болон тэгээд хяналт тавьж байгаа нийслэлийн удирдлагууд нийслэлийн засгийн тамаа газартай гэрээ байгуулж ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ төслийг хэрэгжүүлэхэд бол сайн явахад, энэ төслийг амжилттай явуулахад бол нийслэлийн зүгээс одоо бас их тусалцаа дэмжлэг шаардлагатай байгаа. Тэгэхээр одоо манай нийслэлийн удирдлагууд энэ дээр бас өөрсдөө гэрэн дээр байгаа үүрэгээ бас биелүүлэхэд бас оролцоогоо нэмэгдүүлээд төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийг санхүүгийн хувьд дэмжсэн бодлого боловсруулад явбал энэ төсөл маань илүү амжилттай явна гэж бодож байгаа шүү дээ. Тэгээ та ингээ ганцаараа нөгөө ингээл төсөл нэг одоо юм санаачилчаал ингээ явахаар маш олон төрийн байгууллагуудаар мэдээж хэрэг ингээл хаалга тогшоол орж байгаа шүү дээ. Тэгээл тэр нь бүтгэж явдлаа, бүтгэгүйч явдлаа. За мэдээж хэрэг Улаанбаатар хотын асуудал учраас бас хотын захиргаа дээр бол байнга л очдөг байсан болов уу тий. Тий одоо хотын захиргааны улсад маань эрх үе албан тушаалтангууд маань одоо миний хувьд намайг орог таньдаг болсон байлээ. Тэгээ Батадрах юу гэж аавна, яаж нээж ийн гэж тий ажил санал бодлоос олцоод явдаг л да. Тэгээ тэр байтгаа одоо тэгэл тагнуулын төсөл хэрэгжүүлэгт чинь нөгөө инженерийн дэд бүтцийн асуудал гэж нэг том асуудал байна. Тэгээ тэрийн нөхцөлийн асуудал Улаанбаатар дулааны сүлжээ хувьсаад компани, Улаанбаатар сэлгаан түгээх сүлжээ хувьсаад компани, тийм мэдээлэл холбооны сүлжээ, ус уг удирдах газар гэл энэ бүхэл байгууллагуудтайгаа бас уялдаж ажиллаа зохицуулж зохион байгуулж явж байгаа. Тэгэхээр тэр болгоныг хийх ч одоо их л олон дарга нарын хаалгууд, мэдсдэггүй хаалгууд татна шүү дээ. Тэгэл одоо 10 хэдэн жил ажиллаж байна. Тэгэхээр ямар ч байсан хүмүүс маань албан тушаалтангууд маань бас ерөнхийдөө мэддэг болсон. Тэгээд ажлаа маань дэмждэгт их баярлдаг гэдгээ энэ зөвхөн дэлгэцийг ашиглаад тий баяр санаа илэрхийлье. Тий бас яг одоо ингээл таныг ингээл ажиллаа ярихаар ер нь бол ингээл маш завгүй л байдаг. Тий за мэдээж бүгдээрээ л ажил төрөлтөө завгүй байгаа. Яг энэ иймэрхүү одоо эн чинь ингээд баригдана ингээд яг бодит болно. Тий тэрний бодит болохоос өмнө маш олон юм бичиг цаастаа ер нь бол зуралтай шүү дээ. Тий бүхэл юм бичиг цаасан дээр бууж байгаа. Тэгээд тэр нь бас хийхэд ингээд цаг хугацаа гэл завгүй явдаг байх. Тэгээ завгүй хүмүүсийн ард нэг бат зогсож идэг хүмүүс байдаг шүү дээ. За мэдээж хэрэг таныг бол энэ ажлыг үргэлж дэмждэг болоод тэгээ та одоо өдийг хүртэл ингээд бас амжилттай энэ төслүүдээ бас хэрэгжүүлж байгаа юм болов уу гэж бодож байна. Тэгээ ар гэргийн одоо ихнэр хүн болвол өстэй яг баттай зогсож идэг болов уу гэж бодож байна шүү дээ. Тий гоё асуулт байна. Тий. Миний гэр бүлийн хүн маань нийслэлийн боловсролын байгууллагад ажилладаг. Тэгээ Баянгол дүүргийн 38 дугаар сургуульд англи хэлний багшаар ажилладаг байгаа. Тэгээ 2 хүүтэй. Тамгүй маань бас л аавынхаа мэргэжлийг өвлөнө гэл шинжлэх ухааны технологийн их сургуулийн одоо 4 дугаар курсын оюутан. Тэгээ багхаа маань 10 дугаар анги ерөнхий боловсролын 10 дугаар ангид сурдаг. Тий. Ар гэртээ их баярлдаг. Тэгэл ар гэрээ сайн авч явж байна гэдэг чи одоо миний ажлаа сайн хийх хэл одоо төлөвлөсөн шүү дээ тийм ээ. Тэгээ одоо 2 хүүхэдтэйгээ одоо ч хүүхдүүд маань аваа том болж байна. Тэгээ жоохон байхад нь яг аль болохоор амралтын өдрүүдээр хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрөх юмсан л гэж их боддог. Сайн бахал гэж хичээдэг байсан. Одоо хүүхдүүд маань харин харьцангуй бие даагаад. Тэгээ тэр тал дээр бол харьцангуй цаг завтай болж л эхэлж байна да одоо. Тэгээ нөгөө хүүхдүүд бараг за завгүй юм чин гэдэг нөгөө бүр тэгээ аавын ээжийн ер нь завгүй хүмүүсийн хүүхдүүд бол ер нь тэгээ ойлгоцсон байж идэв шүү дээ. За ээж аав завгүй юм чин гэдэг тэгээ дээр нас их гой санагдаж байна л дээ. Та өөрөө ингээ барилгын хүн тий барилгын талын хүн тэгээд энэ барилгын одоо талын зүгээр барилга угсралт гээд явахгүйгээр тий энэ бүр ингээ нарийн бүр ингээд гүн орсон байгаа байхгүй тий энийг яаж цааш нь одоо яг гоё хийх үү гэдэг тий энэ төсөл гэдэг бол маш том зүйл л дээ. Тэгээд энэ сайхан мэрэгжлийн нас хүүхэд ингээд өвлөөд авж яана гэдэг чинь нөгөө дуртай байна л да. Аавынхаа хийж байгаа ажлыг тий бас энэ чинь хажуугаас нас харж л байгаа шүү дээ тий. Барилга байшин баригдах дээр нь ингээд маш олон төслийг одоо хэрэгжүүлж дээ. Тий хуулинд бас саналлаа оруулна гэдэг бол маш том ажил л да. Тий яг би бол хүүхдүүдтэй тийм мэрэгчлээ болоороо ийм мэрэгчлээ болох нь зөвөөшөл гэж нэг төв зөвл заадгүй л дээ. Хүүхдүүд өөрсдөө л тий хүн гэдэг чинь одоо өөрөө л ирээдүгөө сонгох юм чинь. Тэгэл тийм болоосаа ийм болоосаа гэж ихнэр битээр бол нэг оролцдоггүй. Тэгэл хүүхэд манай өөрөө л манай том болол өөрөө л гинтгэл ийм мэрэгжил сонгоё, ийм мэрэгчлээ сурах гэдэл өөрөө шийдсэн. Тэгэхээр ямар ч гэсэн өөрөө мэрэгчлээ дуртай л бол тэгээд өөрт нь хэрэгтэй байх л гэж бодож байгаа шүү дээ. Тий.
Та түрүү нөгөө Солонгост 3 жил байж байгаад ирсэн гэдгийгсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө тэнд ингээд улс орны хөгжил ямар вэ тэрийг ингээд бас яг хараад ирж байгаа шүү дээ. Тэгээд тэндээс тэгж ирчүүч авсан уу? Эсвэл одоо яг яаж яасан бэ? Төсөл хэрэгжүүлэх ингээд өөрөө ганцаараа яваад хэрэгжүүлсэн зүйлүүдийг бодоход. Тэгээ яг хөтэ тэгээд улс орондоо бас Солонгосууд ч өөрсдөө бас юутай штэ. Тийм амбицтай ард түмэн шүү дээ. Улс орноо хөгжүүлээ гэл бүгдээрээ л нэгдэж нийлж чаддаг. Тий тэгэл бас л атаарах гэж байгаа юм чинь. Гоё газар очиод ажиллаж जैन, амьдарч जैन, хэсэг хугацаанд амьдралаа өөрийнхөө нутагт ирлээ. Тэгэл Солонгос шиг юм болоход тий миний зүгээс эргэн хүний зүгээс Улаанбаатарын иргэний зүгээс юу хийж чадах уу гэдгээл бас боддөг юм байлээ. Тэгэхээр ямар ч гэсэн юм хийчихсэн нэг ч гэсэн бүтээчихсэн. Ер нь хүнийг юутай байсан гэдгээр нь хүмүүс дүгнэдэггүй, тийм ээ. Ямар хүн байснаар нь одоо хаач өөр хаачин дүгнэдэг гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр ямар ч гэсэн хотын иргэнийхээ хувьд энэ улс хоттой бас нэг ганц ч гэсэн юм хийчихсэн, сайн юм хийчихсэн, үлдээх юм хийчихсэн гэдэг юм хэрэгжүүлээ гал энэ сайхан хамт олонтойгоо гар нийлээл удирдлагынхаа өгсөн үүрэг даалгаврын хүрээнд л эргэцэн хүрээнд бас ажиллаад ингээд явж байна да. Тэгэхээр юуны өмнө энэ цэгэр дэлгэцийг гарч байгаа завшаанаа гიშгэлээд компанийнхаа удирдлагад дэмжиж тусалж явдагт их баярлалдаг шүү. Гэдгээ илэрхийлье. Тэглгүй ахаас компани бас энэ та одоо ингээд ганцаараа хийгээл явж исэн гэдэг бол мэдээч хэрэг хамт олон те бас ингээд дэмжих хүн хамтарч ажиллах яг ингээд нэг юм зорилготой те бас яг ийм хүн хэрэгтэй л дээ. Энэ бас яг одоо энэ бүргэд компани констракшнтайгаа хамтарсан гэхээр энэ бол нөгөө яг бас тэр компани маань нэг зорилготой байгаа байхгүй. Тэг ижил зорилготой байгаа болохоор л энэ зүйлүүд чинь бас хэрэгжээ явж гин гэж ойлгож байна л та. Тэгэлгүй яах вэ? Тэгээ манай компани бас өөрөө байдаг шүү дээ. Би биш би тэгээд. Тэгэхээр ганцхан одоо тэгээд тий ганц хүн хийх компаниараа одоо хүчээр нэгтгэхэд хийх бол хоёр өөр зүйл шүү дээ. Тэгээд ямар ч гэсэн манай компанийн хувьд бол энэ төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Цаашдаа одоо бүр их олон бүтээн байгуулалтыг хийн гэсэн хүсэл эрмэлзэлтэй байгаа. Тэгэхээр энэ компанийнхаа нэг эс нь болоод явж байгаадаа их баяртай байдаг. Тий компаниас одоо цааш тийм бас төлөвлөгөө нүг одоо мэдээж хэрэгжээд явж байгаа бас хэрэгжүүлэх гэж байгаа гэл олон шатаараа л та байгаа болов уу гэж бодож байна. Тий яг манай компанийн хувьд бол одоо нийтдээ 2800 орчим суугчтай хотхон цогцгор хотхон хороол барьж байгаа. Тий тэгэхээр одоогийн байдлаар бол нэг 4 орон сууцны барилга ашиглалтанд орчиход явж байна. Энэ оны сүүлээр нэг 6 орон сууцны барилга ашиглалтанд орно. Тэгэхээр нийтдээ нэг 24 ширхэг орон сууцны барилга, тэгээ 2 офис, судалдааны төв, сургууль цэцэрлэг, 960 хүүхдийн сургууль, за 980 хүүхдийн цэцэрлэг, 3 ширхэг цэцэрлэг барих ийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тэгэхээр одоо сургууль цэцэрлэгийн маань ажил хүлээгдэж байна. 2011 онд манай компани сургууль цэцэрлэгийнхээ зөвшөөрлөг даалгавар гэж ярьдаг. Архитектур төлөвлөлтийн даалгавраа авсан. Сургууль цэцэрлэг барих газраа чөлөөлчихсөн байгаа. Тэгэхээр одоо энэ дээр нийслэлтэйгээ хамтраад одоо энэ нийслэлс маань одоо энэ газар чөлөөлтийн асуудлыг маань зардлыг маань шийдээд өгөх юм бол бид нэр чөлөөсөн газар дээр сургууль цэцэрлэгээ барихад бэлэн байгаа. Тэгээ хамгийн гол нь одоо тэгээ энэ дээр санхүүгийн асуудал хүндрэлтэй асуудал байгаа. Тэгээ нийслэл маань одоо газар чөлөөлтийн асуудлыг маань шийдээд өгчих юм бол бид нар энэ сургууль цэцэрлэгээ бариад нийслэлтэй буцаагаад хүлээгээд өгөхөд бол бэлэн байгаа. Тэгээ энэ хариуг л бид хүлээгээд сургууль цэцэрлэгийн маань асуудал одоо хоолойдоор тулчаал байна. Тэгэхээр энэ асуудлын маань нийслэлийн удирдлагууд газар чөлөөлтийн асуудлыг маань шийдээд өгчих юм бол манай компанийн хувьд бол цогцлогор хотхон хороололтой бол сургуулиа цэцэрлэгээ бол бариад ашиглалтанд оруулахад бэлэн байгаа. Тийм яг хотхон барихад бол тэр маш их чухал байгаа даа шүү дээ. Тийм нэг мэдээж хэрэг төвлөрөөд ингээ Улаанбаатар хоттой одоо ер нь бол төвлөрсөн байгаа шүү дээ. Иргэдийн их хувийн тэгэнгүүт яг энэ дээр ингээл ер нь цогцоор нь л тий яг хотгоныг бариад сургууль цэцэрлэг тий бүх зүйл нь тэр дотроо авах юм бол нөгөө хотын нөгөө бөглөрлөлтэй нөгөө автозамын төгжрөл маань бас багассан шүү дээ. Тий энийг ингээд яг тэр орчиндоо ингээд шийдээд өгчих юм бол хүүхдээ хөргөж өглөө за ээж аавын ажил бол байж болно тий. Яг тэр л маш чухал байгаа даа шүү дээ. Хүүхдээ сургуультай явах гэж ер нь бол ингээд маш хол зайд ч юм уу тий эсвэл эцэг их нөгөө өссөн сургуульд нь оруулах гэхээр хол байгаад ялтчгүй л ингээд тэн дээр бас ингээд яг хичээл амархаар яг тэр төгжрлийн яг одоо тий нөгөө оргил үе нь ямар байсан гэдэг нь яг мэдэгдээд идэв шүү дээ. Тий тэгэлгүй яг
манай төслийг 2018 оны сүүлээс эхлээд хэрэгжүүлээд одоо өнөөдөр 2025 оны 4-р сар хүртэл явж байгаа хооронд бол манай төсөлтэй бол нийслэлийн удирдлагууд, тухайн үеийн удирдлагууд манай одоогийн ерөнхий сайд хүртэл ирж танилцж байсан шүү дээ. Тэгэл санаа оноогоо ч гэсэн хэлж ил байсан. Тэгээ ерөнхийдөө манай гэр олон дахин төлөвлөмж төсөл маань сургуультай цэцэрлэгтэй, тэгээд тэнтэй ажлын байртай, удааны төвүүдтэй, тэгээд хөөх залуучууд нь чөлөө цагаа зөв боловсрол өнгөрүүлэх тийм төвтэй иймэрхүү төлөвлөлт хийгдэж байгаа юм. Тэгэхээр одоо ямар ч хэсэн айлууд маань нэлээд олон айлтай боллоо. Тэгэхээр айлууд маань тоожрох тусмал одоо тэнд байгаа хүмүүс маань үр хүүхдүүдэд сургах сургууль, хувийн сургууль зөөснөөс илүү одоо ихэнх манай дундч амьдралтай айлууд бол улсын сургуульд хүүхдээ оруулахыг хүсэн шүү дээ. Тэгэхээр манай компани бол боловсролын байгууллага биш, барилгын компани учраас сургууль цэцэрлэгийнхээ одоо газар чөлөөлтөх асуудлыг зардлыг маань шийдээд өгчих юм бол сургууль цэцэрлэгээ бариад улсад нөхөд бол бэлэн байгаа. Тэгэхээр энэ асуудлыг маань шийдэж өгөхөд нийслэлийн удирдлагууд маань бас тусал зэмлэх байх гэж найдаж байгаа шүү дээ. Тэглгүй яг энэ бол яалтчгүй за мэдээж хэрэг яг сургууль ойрхон байх юм бол нөгөө төгжрөл, төвлөрөл гээл бүх юм чинь ингээд ер нь бол шийдэгдээ явчих шүү дээ. Тэгээ ойрхон за хатгнууд барихад л яг ийм стандарттай байна гэл ингээл баригдаад эхэлчих юм бол нөгөө нэг улсын сургуулиудын маань нөгөө ачаал бас багасаад ирнэ шүү дээ. Тэг яагаад тэгэхээр нөгөө барилга их баригдаад байгаа хэрнээ сургууль нь байхгүй болохоор хүүхдүүд нөгөө сургуульд оронгууд чинь маш олон хүүхдтэй шүү дээ. Нөгөө багшийн ачаал гээл ер нь бол бүх зүйл уялдаатай байна л та таны ажилтаа тийм. Тий. 2400-аад айл орон сууцны барилга манайх барьж байгаа шүү дээ. Тэгэхээр 2400-аад айл байна гэдэг чинь тэнд нэг 3000-аад хүүхэд бол байна шүү дээ. Тэгэл хүүхдүүд чинь одоо тэгэл нэг хэсэг нь цэцэрлэгт явна. Тэгэл одоо сургуульд орно. Сургуульд явна гэл ингээл сургууль цэцэрлэгийн асуудал хотгонтойгоо ойрхон хороол дотроо байх нь бол мэдээж орчин суугч болгоны л хүсдэг асуудал. Тэгээ энэ маань одоо нийслэлийн удирдлагууд маань ч гэсэн одоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарахаараа байнга ярьдаг шүү дээ. Тэгээ хороол бол орон сууцны барилгуудыг бид нар сургуультай хүлээж авнаа, цэцэрлэгтэй хүлээж авнаа л гэж яриад байдаг. Тэгээд манай компанийн хувьд бол ямар ч хэсэн сургууль цэцэрлэгээ барих газараа чөлөөлчихсөн байгаа одоо. Тэгээ айлуудаа орон сууцнд оруулсан байгаа. Тухайн чөлөөсөн газар дээр бид нар сургууль цэцэрлэгээ барихад бэлэн байгаа. Тэгэхээр газар чөлөөлтийн маань асуудлыг шийдээд өгчих юм бол бид нар сургууль цэцэрлэгээ барих тийм зорилготой ажиллаж байна да. Тий. Тэг яалтчгүй одоо таны хувьд бол маш их ажлыг хийгээ. Дээр нь бас ийм гоё одоо юу гэдэг бүргэд констракшны хувьд бол маш гоё цогцоор нь ажлыг хийж юм л та. Тэг яг ингээд бүрэн цогц ажил хийж дээ. Дээр нь одоо яг төсөл хэрэгжүүлээд явж байгаа ч гэсэндээ маш гоё хялбараар хийж юм л та. Ягаад тэгэхээр яг тэрийг бодож исэн байхгүй. Яг ингээд байшинд нь оруулчаал, байранд нь оруулчаал газрыг авчлаа тэгэж болдгоо мүү гэл тэгэнгუთ яг нөгөө хүмүүс яг одоо юу гэдэг иргэд ингээд нөгөө яг их сурвалжтай мэдээлэл бас заримдаа л авчдахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд нөгөө сөрөг юм ер нь бол ингээд төрүүлээд гараад ирдэг. Тэгэхээр л ингээд зөрчилтэй үсэл хүмүүсийн буруу ойлголт яваад идэг. Тэгэхээр бас мэдээлэл, сошиал мэдээлэл бол ерөнхийдөө яг баттай мэдээлэл биш шүү дээ. Одоо тэгээд маш их сошиалар ингээд мэдээллүүд яваал түгээл тэрнийхэн аль муу л төрүүлээд яваад идэг байхгүй. Тэгэхээр энэ цаана бол ийм гоё ажлууд хийгдээд явдсан байх шүү гэдгийг бас ингээд түгээж бас хүмүүст ингээд мэдээлэл хүргэж явах нь бас зөв юм болов уу гэж бодож байна л та. Тий, тэгэлгүй яг хөө. Ерөнхийдөө бол барилгын компанийн хувьд бол төсөрж явж байгаа аж ахуйн нэгжийн хувьд бол өдөр тутмынхаа ажилтаа зууралдаад одоо тэгэл байнга л одоо ерөнхийдөө бол газар чөлөөлтийн асуудал гэдэг бол тийм амар ажил биш шүү дээ. Тэгэхээр газар өмчлөгч иргэн ч гэсэн бас нэг аятахтай оршин суумаар байна, амьдрмаар байна. Тэгээд үр хүүхдтэй аятайхан ойрхон улсын сургууль цэцэрлэгт явуулмаар байна. Төсөл хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгж ч гэсэн бас энэ төслөө нэг амжилттай хэрэгжүүлээд тийм ээ. Олон хүнийг ажилтаа байлгаад тэгээд олон айлыг тохилог орон сууцнд оруулаад явах нь бас нэг төрлийн тэр манай компанийн хувьд бол бас л нэр төрийн хэрэгэлтэй. Тэгэхээр энэ дээр нэгэн тал 3 талт гэрээ гэж хийгдэж явж байгаа учраас тэгээ нөгөө талд маань байгаа нийслэл маань манай дээр хяналтаа тавьж байгаа. За тэгээд гадны инженерийн шугам сүлжээний зардлыг нийслэл тухайн оныхоо төсөвтөн суулгаад тэгээ санхүүжүүлээд явах үүрэгтэй. Тэгэхээр энэ үүргээ бас нийслэл маань биелүүлээсэ. Тэгээ манай төслийг бас дэмжээсэ. Ерөнхийдөө манай төсөлч гэдэг юм байхгүй. Бусад гэр ороод дахин төлөвлөлтөнд төсөлж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжээд ингээд аль аль талаасаа дэмжээд явуул. Ерөнхийдөө банк санхүүгийн байгууллагаас бол одоо орон сууцнд орё гэж байгаа ирээдүйг бол дэмжиж штэ. Одоо процентын зээлгээд явж байна. За тэгээд юуны нийслэл бол өөрсдөө бас бонд босгоод санхүүжилт болоод одоо миний сонсноор бол урд өмнө байгаагүй хэмжээний өндөр төсөвтэй өндөр одоо
санхүүжилттэй явж байна. Тэгэхээр төсөл хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгж талаа бол бас нийслэл маань дэмжиж ингээд явбал бас зүгээ санагддаг юм. Тэгэхээр манай компанийн хувьд бол одоо компанийнхаа бор зүрхээр л явж байгаа шүү дээ. Компанийн удирдлага маань одоо өөрсдөө хувь хөрөнгөөр л одоо энэ санхүүжилтийг хийгээл явж байна. Тэгэхээр энэ дээр нийслэл талаасаа дэмжлэг тусалцаа, санхүүгийн тусалцаа үзүүлээд ингээд явбал бидний хувьд энэ төслийг хурдан хэрэгжүүлэх өшөө олон одоо гэр хорооллыг шинэ орон сууцтай болгох, тэгээ амны орон сууц барих гэсэн иймэрхүү ажлуудаа хийгээд явхад бол манай компанийн хувьд бол бэлэн байгаа. Тий. Та түрүүний нэвтрүүлгийн ярилцлагаас өмнө өнөөдөр нэг хилцүүлэгт орно гэдээ ярьжсэн шүү. Тэр талаараа бас хилцүүлэг гэдэг чинь бас нэлээ том ажил болоо гэж бодож байна. Тэгээ өнөөдөр нийслэлийн удирдлагаа санаачлаад бас гэр болон дахин төлөлтийн төсөл хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүдтэй бас хилцүүлэг зохион байгуулъя гэсэн. Тэгээ энэ хилцүүлэгт бас манай компанийн хувьд оролцсон. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ хилцүүлэг, хурал зөвлөгөөн бол бид нар бол хангалттай их л оролцож байгаа гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд хамгийн гол нь энэ хилцүүлгүүд маань энэ хурал зөвлөгөөн маань үр дүнтэй байгаасай, тэгээд бас мэдрэгдэж байгаасай, ажил хэрэг болж байгаасай л гэж хүсэж явдаг да. За тэгээ би бас танаас асуугаагүй зүйл байгаа болов уу гэж бодож байна л да. Бас мартагдсан зүйл байх болов уу тий бас ярилцлага өгч байгаа юм чинь бас энийг ярих байсан ч гэдэг юм үнийг санагдчихж байгаа зүйл байна. Яг нь ерөнхийдөө бол би түрүү хэлжлээ. Тэгэл гэр хорооллын дахин төлөлт төсөл хэрэгжүүлэх гэдэг ажил бол ганцхан төсөл хэрэгжүүлж байгаа компани ажил биш. За цаанаас нь санаачлаад одоо хуваарлаад явж байгаа нийслэлийн хийх ажил байна. Хөл одоо эрхэн байна, үүргэн байна. Хяналтаа манай компани төр тавьж байна. За иргэд бол газар өмсгч иргэд бол газраа үн цэнтэй болох гэсэн тухайн газраа одоо ингээд дахин төлөлтөнд төсөл хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжтэй солилцох явцдаа одоо нэг хоцорон газар дахин хөгжүүлэх тухай хуулийн дээр заагдсан тэр хууль эрх зүйн одоо газраа солих, газрыг орон сууцаар солих. Тэгээд одоо бэлэн мөнгөөр хөдөлж авах гэдэг юм уу иймэрхүү маягуудаар явж байгаа шүү дээ. Тэгэхээр яг нь нийслэл талаас нь бол миний хэлэх гээд байгаа санаа бол төсөл хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжээ нийслэл талаас сайхан дэмжиж өгөөсэй. Тэгвэл одоо гурван талын дэмжлэгтэй бол юм маань илүү хурдан бүтэмжтэй ажил урагштай явах байх гэж бодож байна. Манай компанийн хувьд бол хийх ажил бол их байна. Хийх эрмэлзэл их байна. Манай хамт олон бол маш мундаг хамт олон гэж би удаа боддог. Тэгэхээр тэр талын дэмжлэг тусалцаагаа өргөжүүлээд өгөх юм бол манай компанийн хувьд бол энэ төслийг бол амжилттай даваад цаана одоо өшөө төслийг хэрэгжүүлэхэд бол бэлэн байгаа. Ялцчгүй гэр хорооллын дахин төлөлт бол за Улаанбаатар хотын мэдээж хэрэг агаарын бохирдол, за хөрсний бохирдлыг бууруулах, за цаашлаад бас энэ хотын бөглөрлөгээ, төвчрэл, замын төвчрлийг бас бууруулах ингээд бүх зүйл ингээд хоорондоо ингээд уялдаатай байгаад байгаа. Тэгээ дээр нь бас би бас тантай ярилцсныхын энэ яг одоо үе шаттай байд юм бэ, тэр газрын асуудал одоо хүмүүс хөндлөнгөөс олоо сайн мэддэггүй болохоор тэр нь одоо ойрхон төлөвлөлт ойрхон байх юм бол тийм 2 дахь шатных нэм 3 за одоо бүр уулын оргил дээр байх юм бол ийм гээд бүгдийг ингээд стандартчлаад хуваацсан ийм байд юм байна гэдгийг бас ойлгож авлаа. Тэгээ дээрэс нь бас яг нийслэл гэдэг улс төр болвол ингээд энэ бүгдийг бас бүгдийг хийнэ гэдэг бол хэцүү байхгүй тий. Тэгэхээр бас энэ яг ингээ хамтраад хувийн хвшилтайгаа хамтраад иргэдтэйгээ хамтраад энэ зүйл дээр ингээд ажиллаад явах юм бол маш хурдан бидний амьдарч байгаа энэ хот маань бас хөгжих болов уу гэж бодож байна. Тэгээ дээр нь бас нэг таны яг хэллээ тий солонгосчууд айгүй тийм юм нэг тий амбицтай арт түмэн тэр нэг их оронч сэтгэлгээ байгаад байгаа байхгүй тий. Тэрэн шиг манай монголчууд ч гэсэндээ ер нь бол ингээл халуун цустай ийм хүмүүс байгаад идэг тий. Гэхдээ бүгдээрээ хамтраад олуулаа явах юм бол танаа бас компани одоо өөрөө бас аягүй гой сан би биш бид гэдэг тий энэ бол ерөөсөө л бид байх ёстой тий энийг ингээд бүх хүмүүс маань ойлгоод ирэх юм бол бүгдээрээ хамтруул маш хүчтэй байна гэж ингээ ойлгогдож байна. Тэгээд нөгөө алтан шар зам нь үлзийтэй байх болтугай гэдэг шиг та бүхний нөгөө одоо барилга барьдаг болохоор алтан шар алхна гэх юм үү бас ингээд өшөө олон төслүүдийг хэрэгжүүлээд бас хотынхаа хөгжлийг ингээд цогцоор нь хийгээд яваасай гэдэг бас ерөөлийг бас хэлмээр санагдаж байна. Тэгээ таны ажилд ч гэсэндээ амжилт хүсье ингээ маш завгүй ажилдаг ийм олон зүйлийг ингээ хэрэгжүүлэх гээд зүтгээд явж байгаа нь бол бас өөрийн хувь хүний нэг юм зорилго байгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ зорилгодоо өшөө илүү их ингээд бүр зорилгоо хурцлаад яваасай гэж хүсэж байна. Маш их баярлалаа танд.
За баярлалаа. Баярлалаа үзэгчдээ. Өнөөдрийн бас ярилцлаганд Бүргэд Construction-ы за төслийн удирдагч Батбаатар оролцлоо. Тэгээд бас яг орон сууцны талаар ч юм уу зөвлөмж бас авахаар бол доорх утасны дугаараар бас мэдээлэл авч болох юм биш үү те. Ягаад тэгэхээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар нөгөө мэдгүй байгаа хүмүүс маань бас иймэрхүү зүйл байдаг үү те. Орон сууцны талаар ч юм уу асуух бол бас доорх утасны дугаараар мэдээлэл авч болно. Ингээд өргөлжлүүлээ UBS List-аагаа хамтаагаарай.